Сайн спортыг залуусаа чи бэлгүн мэдчилж байна. Монголд ирсэн анхны өдөр өнөөдрөөс эхлүүлээ та бүхэнтэйгээ би энд яаж спортлог хоолхонсээ ууж идтгээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодоод өглөөний цайгаасаа эхлэе. Өглөөний цай нь уурга ихтэй тэгээд нүүрс ус тижээ сайтай байх хэрэгтэй байдаг. Үүнээс гадна бас ханаагүй тоос орсон байх хэрэгтэй. Тэр нь биеинд маш сайн. Тэгэхээр би өглөөний цайнд зөвхөн whey уургийг obviously тэгээд оливны тостой хольж миксертэж уудаг. Бас тэгээ завгүй үедээ энийг миксертэд аваад гараад машинд замдаа уудаг. За энийг хийхин тулд whey уургнаас нийтдээ 30 грамыг би хэрэгэлдэг. Хүмүүс хэдэн грамм хэрэглэхээ хэрэгтэй бас өөрсдөө бодох хэрэгтэй. Грамм. Тэгээд obvious буюу сайн нүүрс уснаас би 50 грамыг хэрэглэдэг. Тэгээд оливын тосноо сэргийлэх хэрэгтэй. Оливын тос нь бас дашим дэлгээд хүний арьсан цайн, тэгээд ханаагүй тос нь угаасаа гормон цайн гэдээ би олон видеонууд хийсэн байгаа. Тэр талаар та бүхэн сонирхвол бас видео үзээрэй. За ингээл зөвх хэрэгтэй бүх юм хийлээ. Одоо зөвхөн усаа хийгээд ингээд авсархан 30 грамм нунтаг орсон гэхээр дунджаар 25 грамм уураг орсон. Тэгээд зөвхөн whey-нээс 25 грамм уураг орсон. Тэгээд 50 грамм овёс нь болохоор дотроо бас дунджаар 5-аас 6 грамм уурагтай. Тэгэхээр бүгдээрээ нийлэхээр ерөнхийдөө бол 30-40 граммын олон хоёр төрлийн уураг орсон, олон төрлийн сайн нүүрс ус орсон. Ундаа буюу өглөөний цай бэлэн боллоо. Одоо энийг уугаад тэгээд би жим рүүгээ гарлаа.